Орчин цагт болзоо хийх гэдэг бол хэцүү. Болзоонд явах хүнээ олох гэдэг бол бүр хэцүү. Та юу гэж бодож байгааг мэдэхгүй ч миний эргэн тойрны 30 нэмэх хасах насны сингл залуучууд бол бүгдээрээ л адилхан зовлонтой. Ядахна миний хувьд гэтэл Монгол шинэ үндэд танилцаж болзооёйгоо яг бүтэн жил болж байгаа. Романтик юм хүсэж байгаа юм уу, төгснөгний хайгаад байгаа юм уу, зайны зам дээр байгаа юм уу, нарны зам дээр юм уу, налахын зам дээр юм уу, аль дээр нь ч байгаа юм уу мэд. Яг ийм асуудалтай олон мянган залуучуудад зориулж өнөөдөр Логан Юригийн бичсэн How to Not Die олон номыг ярих болно. Уг ном бол болцох хүнээ хэрхэн сонгох, болзоонд ямар хүлээлттэй очих, урт хугацааны партнердаа ямар шалгуур тавих, цаашлаад харилцаагаа хэрхэн доктортой авч явах зэрэг асуудлуудыг багтаасан ном байгаа. Болзоо ихлээр нөх хөөрхөн хөнгөн сэдэв юм шиг санагдаж магадгүй ч үнэн эрэхтэй хамгийн чухал сэдвүүдийн нэг мөнөөс мөн. Бид нар болцсон хүмүүс дундаас л амьдралынхаа туршид хайлах хань нийслээ сонгоно. Хэдэн 10,000 цагийг хамт өнгөрүүлж хүүхдийнхээ аав ээж нь олгож хамгийн гоё нандин мөчөдөө хуваалцаж хэдэн зуун удаа хэрэлдэх тэр нэг хүнээ сонгоход байгаа шүү дээ. Хөгшөрч өвдөөд эмнэлгийн орон дээр хөвтөж байхдаа хайртай үнэл бодно гэхээс. Дахиад ганцхан подкаст хийчихдэг байж. Тэр номыг л орчуулаад дуусчихдаг байж. Гэж бол ажил бол бодохгүй. Тэгэхээр энэ бол хамгийн чухал сэдэв байх нь. Номоо ярьж эхлэхээс өмнө нэг зүйл анхааруулхад энэ номын хүрээнд нэлээд их гадаад үг хэллэг ашигласан байгаа. Оноос нэр доминод болон судалгааны ажлууд дээр байдаг орчуулгадгүй нэр доминод ихтэй учраас махчлан орчуулснаас шууд англиар нашлаад явсан хамаагүй оновчтой байгаад байна. Тийм болохоор анхааруулаад байхад сонсоогүй юм шиг гадаад үг хэллэг ямар их ашигладаг юм бэ энтрээ комент ч байвал шууд bye bye блог шүү. Гол агуулгад орохоос өмнө энэ удаагийн дугаарыг Deng Pharma-гийн Brain Active-ийн туслалтаагаар та бүхэнд хүргэж байна. Brain Active бол тархины амин хичээл. Дотроо гинко билобагийн ханд, мелисагийн буюу нимбэгний байлзмаа ханд, пантотины хүчил буюу витамин B5, кофеин, омега 3 агуулгагдсан байгаа. Энэ нь цусны эргэлтийг сайжруулж, анхаарал төвлөрөлийг нэмэгдүүлж, стрессийг бууруулж, насны доролт зэрэгс сэргийлдэг. Оюуны ажил хийдэг бүхий л хүмүүс зориулсан бүтээгдэхүүн байгаа шүү. Миний өөрийн хэрэгэлдэг амины үнд нэг гэдгийг бас онцлоод хэлье. Та өөрт хамгийн ойр эмийн сангаас худалдаа авах боломжтой. Ингээд гол сэдвээр орцгоё. Логан Юри. How to Not Die Alone. Орчин цагт яагаад болзоонд явах хэцүү болсон бэ? Ер нь бол хүн төрөлхтний түүхэнд хайр дурлалын хамгийн хүнд бэрх үе бол өнөөдөр. Юм хөгжинэ гэдэг сайхан ч сартай талууд дагаад ирдэг. Өнгөрсөндөө харьцуулах юм бол бид өнөөдөр ихчлөөр дүүрэн хүссэн шашнаа сонгож, хүссэн ажлаа хийж, хүссэн газар амьдарч, хүссэн хүнтэйгээ уулзах боломж бид бүгдэнд нь байгаа. Гэхдээ энэ сонголтын эрхчлөө өөрөө маш том парадоксыг үүсгэждэг. Сошиал медиа хөгжөөгүй миний 10 жилийн үед бол анги сургуулиас л хий нэг охиныг шохорхдаг байсан бол өнөө үед тэр сонголт хэдэн 10,000 дахин ихссэн. Урд өмнө телевиз дээр гардаг байсан киног л үздэг байсан бол одоо Netflix ороод алийг нь үзэхэ гэж хайсаар байгаад алийг нь ч үздэгтэй адилхан гэсэн үг. Дээрээс нэмээд сошиал медиа бидэнд маш том хийсэр ойлголт үүсгэжсэн. Хосуудын төгс амьдралыг хараад заавал тэгж амьдрах ёстой ч юм шиг. Партнер маань нэг л дутууд болон байгаа ч юм шиг. Айлын дулмаа нараасаараа нөхрөөсөө гой бэлэг авч байхад яга манай бор юм тэхгүй байна гэж боддог ч юм уу те. Гэтэ хүмүүс сошиал медиа дээр зөвхөн хамгийн сайн сайхан л гаргадаг. Яг үндэ тэдний их нь хараар тавьдаг. Нилээд үн салдаг. Тийм биш байсан ч их нь ердийн хосууд адил л асуудлуудтай. Үүнээс болоод төгс харилцаа хүсээд, үүндээ түүртээд үйлдэл хийж чаддаггүй байх нь. Тэгэхээр зохиогч эхлээд өөрийнхөө онцлогоо олж мэдэх нь чухал гэж үзсэн. Dating blind spots гэж нэрлэгдэх 3 төрлийн категорид их хүмүүс хамрагддаг бөгөөд үүнээсээ болоод хүмүүс болцоонд хойр ханддаг байна. Та ч бас өөрийгөө алинд нь хамрагдахаа бодонгоо үзээрэй. Нэгдүгээрт romanticizer. Харилцаанд бодит бус хүлээлтгч нэгнийг хэлдэг. Та soulmate буюу тэр нэгэн мөрөөдлийн үнэл хүлээж байгаа. Дурлалцаад, хайрлалцаад, үлрийн юм шиг тийм айр дурлал надад хэрэгтэй гэж боддог. Сингл байгаа учраас шалтгаан нь тэр нэгэн хүнтэйгээ л уулзаагүй байгаа учраас гэж итгэдэг. Таны хийх дуртай үг бол болох юм болдгороо л олно. Гэтэ гол асуудал нь хайртай нэг олно гэж бодож байл. Энэ бол эндүрэл. Хайрыг бий болгохын тулд хичээл зүтгэл заавал шаардлагатай. Иймээс нойрсч бүг хүн шиг хүлээж цагаа битгий алд. Өөрөө хөдөл, өөрөө хичээ, өөрөө зүтг. Хоёрдугаарт maximizer. Партнердаа бодит бус хүлээлтгч нэгнийг хэлдэг. Та судалгаа хийж байж болох бүхий л болцоонуудыг тооцоо олж, голын үн дээрх бүх чуулгыг эрүүлж үзсийн дараа л сонголоо гэдэг нэгэн байх нь. Та шийдрээ бүр маш боломжтой гаргадаг. Хитрхи үнэр стандарттай. Таны хэлэх дуртай үг бол юунд аяарах вэ? Даанч харамсалтай нь урт хугацааны харилцаанд орж ихнэр нөхөртэй болохын тулд байгаа мэдээлэл дээр л суурилж шийдвэр гаргахаас өөр арга байхгүй. Гэтэ тгээ сонгосон үндэ happy байж чадахгүй бол яана гэж бодож байгаа. Харин тэгвэл танд дуулгах нэгэн гоё мэдээ байна. Хүний тарих гэдэг өөрийн гаргасан аливаа шийдвэрүүдийг зөвтгөх гэж ажилдаг.
Харилцаа дууссаны дараа зарим хүмүүс би яагаад ийм үнтэй өргөч вэ гэж гинт ухаардаг нь үнтэй холбоотой. Бидний зорилго бол аз жаргалтай болох болохоос биш, төгс шийдвэр гаргах бол биш. Объектив үр дүн биш, subjective experience мэдрэмжүүд нь чухал. Иймээс хин нэгэн онцгой хүнийг олоод тэр харилцаанд цаг болон ирчүүж, энерги хөрөнгө оруул. 3 дугаарт hesitator. Өөртөө бодис бус хүлээлттэйгч нэг хэлдэг. Би өөрөө бэлэн болоогүй байгаа учраас харилцаанд ороход бэлэн биш гэж боддог хүмүүс. Өөртөө бүр маш өндөр шалгуур тавьсан хүн байх юм. Таны хэлэх дуртай үг бол эхлээд өөр дээр ажиллах юм. Сайхан үнээс салж маасан биш л юм бол шинэ харилцаанд бэлэн биш байх гэж бол байхгүй. Ямар ч завгүй хүн байсан болцоондоо бол цаг гаргадаг л байхгүй юу. Хүн гэдэг амьтан бол ганцаардл тесрүүгээр зохион бүтээгдсэн. Энэ бол байгалийн хууль. Иймээс эхлээд би харилцаа хүсэж байгаагаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Гэхдээ энэ төрлийн хүмүүсийг хүсэг болон үйлдэлийн хооронд байгаа энэ хоосон зай хойш татдаг. Үүнийг эвдэхийн тулд эхлээд тодорхой хугацаа гарга. Энэ 7 хоног дотор бичээд үзье гэдэг ч юм уу те. Дараа нь өөрийгөө тоглол. Жишээ нь болзооны өмсөх хугацаануудаа сонгож болж байна. Тэгээд эргэн тойрны цөөхөн үед найзуудаа хэлчих. Мэн ч одоо нэг өхөндөө бичиж байгаа. Ирэх 7 хоног уулзаар боллоо. Тэгээд эцэст нь жижигээр ихэл. 7 хоногт нэг удаа төвөндөө цаг гаргаад үз. За тэгэхээр та аль нь юм шиг байна? Миний хувьд бол maximizer буюу партнераасаа их юм хүсдэг болж таарсан. Таны хувьд аль нь вэ? Бодоод үзээрэй. Харилцаанаас их юм хүсээд байна уу? Партнераасаа их юм хүсээд байна уу? Өөрөөсөө их юм хүсээд байна уу? Мэдээж тодорхой хэмжээнд бүгднгээс нь байгаа ч ихэнх хүмүүсийн хувьд аль нэг нь илүү давмгаалдаг. Хэрэг тодорхойлж чадахгүй байгаа бол энэ тестийг бүглээд үзээрэй. Бичлэгийн тайлбар хэсэгт линкийг оруулсан байгаа. Тэгэхээр эдгээр 3 категорид автагдаж байгаа зүйл бол та бол төгс биш. Таны болцгож байгаа эсвэл болцож байгаа хүн ч бас төгс биш. Хин ч төгс биш. Хоёр төгс биш хүн орондоо уулзчлага явуулаа байгаа байхгүй юу? Бид нар багасаа л Disney-ийн романтик анимашнуудыг үзсээр агаад, Hollywood-ийн гайхалтай хайрын төвүүдийг үзсээр агаад харилцаа төгс байх хэвээр, тэр охин эсвэл тэр залуу төгс байх хэвээр. Би өөрөө ч төгс романтик байх хэвээр гэд итгэжсэн. Гэхдээ бодит амьдрал дээр хайрын төв кино шиг байдаггүй. Хүндрэлтний төвгийг харах юм бол бүр илүү сонирхолтой. Гэрэл гэдэг ойлголт үүснээс хойш өнөөх хүртэл ихэнх цаг үед гэрэлтийн гол зорилго бол эдийн засаг байсан. Хайр бол байгаагүй. Хайр араас ирнэ үү гэхээс ихэнд бол байгаагүй. 1750-аад оноос л чөлөөт хайр дурлалаас ихтэй гэрлэлт хэвийн үзэл болж эхэлсэн. Тэр болтол үр удмаа эрүүл орчинд өсгөж хүмүүжүүлэх гэсэн рационал гэрэлтүүл байдаг байсан. Одоо ч гэсэн дэлхийн ядуу буурай хөгжилтэй газруудад эцэг эхнэр хүүхдүүддээ иймэрхүү байдлаар гэрлүүлдэг. Гэхдээ нэг сонирхолтой зүйл нь энэ хэлбэрээр гэр бүл болсон хүмүүс хайр дурлалаар гэр бүл болсон хүмүүсээс хэд дахин гэрлэлэндээ сэтгэл ханамжтай байдаг байна. Яагаад гэвэл тэдний эхлэх зэг нь өөр. Нэг нь дурамжгүй эхлэх бол нөгөөх нь дуртай эхлүүлж байгаа. Хайргүйгээр гэрэлсэн хосууд явандаа нөгөөгнийхээ мөн чанарт нь татагдаж урт хугацаанд өө энэ хүн тажгүй юм байсан байж тээ гэж онооны ихсэх шурмаар явдаг бол хайраар гэрэлсэн буюу хамгийн дээд зэгээс ихэлсэн хосууд урт хугацаанд нэгнээ үнэлэх, хүндлэх нь багасдаг байна. Мэдээж бүх хосууд бол биш. Энэ бол зүгээр л статистик буюу нийлэхийн хандлага. Иймээс гол зүйл нь romanticize хийх буюу хид өндөр хүлээлтэйг нь харилцаанд бодит байдлын зөрүүг үүсгэж сэтгэл ханамжийг бууруулдаг гэсэн факт. Тийм болохоор бид нар ханад сурган чухал. Эдгээр хүмүүсийг satisficers гэдэг. Үүнтэй холбогдох маш гоё ойлгомжтой нэг ишлэлийг татъя. Maximizer-ууд зөв шийдвэр гаргасны эцэст үүндээ эргэлздэг бол satisficer-ууд зөв шийдвэр гаргасны эцэст үүндээ сэтгэл хангалуун байдаг. Надтай адилхан төрлийн maximizer хүмүүсийн зөрчлийг номын зохиогч бас ингэж бичсэн. Тэд хангалттай олон тооны хүмүүстэй уулзсны эцэст өөр тохирох хамгийн зөв шийдвэрээ гаргаж чаддаг гэж итгэдэг. Харамсалтай нь тоо доошгүй олон хүмүүсээс болж тэд хизээч тэр хэмжээнд хүрэхгүй эсвэл бүр уулзахчгүй. Магадгүй тэд үнэхээр шилдийн шилдэг хийсэн сонголтоо хийсэн ч тэр сонголтондоо ямар нэгэн байдлаар эргэлзээд хийсээр л явдаг. Үүнээс илүү хин нэгэн байж магадгүй гэж эргэлзэх энэ сэтгэлгээ аз жаргалын боомлогч мөнөөс мөн. Энэ нь биднийг буултыг гэж хэлж байгаа юм бол биш. Хүн болон л X-ээсээ дээрдүүлнэ үхээс дордуулахыг бол хүсэхгүй шүү дээ. Тийм болохоор өнгөрсөнд уулзаж, боолзож, үерхэж үтсэн хамгийн гоё байсан хүнээс чи илүү хин нэгэн гараад ирэх юм бол шууд үерх гэж зохиогч зөвлөсөн. Учир нь статистикийн шинжилгээ ухааны хувьд 37% дүрэн гэдэг ойлголт байдаг. Жишээ нь магадгүй та нарийн бичгийн ажил авах шаардлага гараад тань 100 ангид иржээ. Бүгд нь 100 хүнтэй уулзах цаг байхгүй учраас 37 хүнтэй нь уулзаад үзэх хэрэгтэй. Тэр 37-оос шилдэг болох нэгийг сонгож үүнийг цензурээ болгоод
Өөрийнхөө цагтаа тааруулаад хэрвээ цаг их байх юм бол нэмээд 20%, хэрвээ цаг байвал нэмээд 5 хүн гэх мэт байдлаар уулзаад хэрвээ тэр нэг хүнээс илүү хүн гараад ирэх юм бол шууд ажилд аваад үлдсэнийг нь болох юм. Яг л үүнтэй адил. Жишээ нь урт хугацааны харилцаа илүүлэх насыг 18-аас 40 нас гэж бодох юм бол үүний 37% нь 26 нас болно. Тэгэхээр 26 нас гэдэг бол зөв сонголт хийх чадвартай нас гэсэн үг. Ингээд өнгөрсөнд уулзсан хүмүүсээс илүү хэнийг хэрвээ гараад ирэх юм бол шууд хүнтэйгээ үерх гэж байгаа юм. Битгий эргэлз. Хэнийг илүү хүн байгаа юм биш үү гэж бодох энэ сэтгэлгээ хэнийг илүү хүн гарч ирсэн ч дахиад бодогцоор л авах болно. Иймээс сэтгэлгээ өөрчлөх нь чухал байх нь. За иймэрхүү юм сонсохоор зарим хүмүүс цас ядаргаа хайрч мэдрэмж мэдв гэж бодож магадгүй. Хайр бол мэдээж мэдрэмж мөн. Мэдрэмжээрээ хайраа олсон бол баяр үргэлээ. Ёжлж байгаа юм бол биш. Амьдралынхаа хамгийн чухал шийдвэрээ гаргаад үүндээ үнэнч хайп байгаал тэр бол үнэхээр гайхалтай хэрэг. Гэхдээ иймэрхүү мэдрэмжээс үүссэн хайрууд ихэнх тохиолдолд залуу наснаас аль хэдийн эхэлчихсэн байдаг. 10 жилдээ үерхэж эхэлсэн, оюутан байхдаа үерхэж эхэлсэн, дөнгөж ажилд ороод үерхэж эхэлсэн, тэгээд гэр бүл болцоосон гэдэг ч юм уу. Даанч над шиг өдий болт сингл байгаа хүмүүсийн хувьд үүнийг зохицлох нь тодорхой хэмжээний бэрхшээлтэй. Хүнд дурлахаар ялгардаг допамин, фенилэтиламин, нор адреналин гэх мэт бодисууд нас явах тусам буурдаг. Иймээс зөвхөн мэдрэмжэндээ даатгаад хайр цуслах гэдэг бол хэцүү болж ирдэг. Тийм болохоор судлах хэрэгтэй, суралцах хэрэгтэй, хичээл зүтгэл гаргах хэрэгтэй, ухаанаа уралдуулах хэрэгтэй байгаа юм. Алдарт сэтгэл судлаач Эрих Фромми хэлж бугаар хайр бол судлах судлагтун гэж бүр жилийн ойлгомжтойгоор ийх өгүүлж байсан. Хайр бол байглаасаа ядгүй. Үнд тууштай байдал, анхаарал халамж, тэсэр төвчээр, итгэл найдар болон нарциссмыг давсан орчхуй шаардлагатай. Хайр бол мэдрэмж биш, харин практик юм. Иймээс энэ амьдралаа хийж бол хамгийн чухал шийдвэр гаргалтын байж үүнийг судлахгүй, ойлгохгүй байна гэдэг бол өөрөө тэнэглэл гэж хэлж болох байх. Дурлалын гормон ялрах эхний 1-3 жилийн хугацаанд энэ талаар нэх айхтар бодохгүй ч харилцаа яваад л байна. Харин үүнээс хойш attachment буюу хайрын хугацаа эхэлнэ. Энэ үед хайр ухаанаар услагддаг. 6 дугаар бүлэг дээр attachment style гэдэг маш сонирхолтой ойлголтын талаар өгүүлдэг. Attachment style гэдгийг хайрын зам төлөв гэж хэлж болох байх. Гэтэ ямар ч гэсэн энэ контентын өрөөнд attachment гэдгээр нь явъя. Та өөрийгөө аль төрөл багтаж болцсошгүйг анхаарлаа сонсонгоо бодоорой. 1-р төрлийн хүмүүс. Би бусад хүмүүстэй дотносохдоо харьцангуй сайн бөгөөд хүмүүс надад итгэж, би ч хүмүүст итгэдэг. Хүмүүс надаас холдох, эсвэл хит их дотносох нь тийм ч том санаа зовнох зүйл биш. 2-р төрлийн хүмүүс. Бусад хүмүүс над шиг бие биентэйгээ ойр дотно гүнзгий харилцахыг хүсдэггүй. Миний партнер надад үнэхээр хайртай юм болов уу гэж би хаяа санаа зовдөг. Болж игэл партнертайгаа айллах ойрхон байхыг хүсдэг ч гих тусам тэр надаас холддог. 3-р төрлийн хүмүүс. Хүмүүст ойр дотно болох нь надад яагаад ч юм тухгүй санагддаг. Бусдад бүрэн итгэх нь миний хувьд хэцүү асуудал. Хин нэг надад ойртох тусам би тэднээс цогтамаар санагддаг. Эдгээр төрлүүд бол хүн аливаа харилцаанд орохдоо ямар хариу үйлдэл үзүүлдэг илэрхийлсэн зан төлөв буюу attachment style-ууд. 1950-аад онд англи сэтгэл судлаач Джон Бол баян онолыг гаргаж ирсэн бөгөөд өөрийгөө болон партнераа ойлгоход маш их туслаг онол байгаа. Тэгэхээр түрүү ярьсан төрлүүдийг тайлбарлахад 1-р төрлийн хүмүүс secure style буюу аюулгүй. 2-р төрлийн хүмүүс бол anxious буюу санаа зовтгой. 3-р төрлийн хүмүүс бол avoidant буюу зовтох төрлийн хүмүүс байна. Эдгээр шинж тэмдгүүд хүн болон тодорхой хувь байгаа. Гэхдээ ихэвчлэн аль нэг нь давмгайлсан эсвэл аль хоёр нь хоссон байдаг. Эдгээр төрлүүд биднийг няраа байхад ажиглагддаг бөгөөд Америкийн сэтгэл судлаач Mary Ainsworth-ийн Strange Situation хэмээх туршлаас харах боломжтой. Уг туршлын хүрээнд дөнгөж төрсэн няраа хүүхдийг эхээс нь холдуулад буцаад орж иртэл ямар ариу үйлдэл үзүүлж байгаагаар нь судалгаа хийсэн бөгөөд securely attached төрлийн хүүхдүүд ээж нь өрөөнөөс харахад уйлж буцаад ороод ирэхэд уйлгаа болоод шууд тоглоом тоглож эхэлсэн. Anxiously attached төрлийн хүүхдүүд ээж нь ороод ирэхэд хэсэг баярлах дүр үзүүлэгч шуудгаа ээжигээ түлхээд уурлаад буцаад уйлсан. Эцэст нь avoidantly attached төрлийн хүүхдүүд ээж нь гарсан ч орж ирсэн ч ямар ч хариу үйлдэл үзүүлээгүй байна. Эдгээр зан төлөв том болсон ч хүний харилцааны асуудлыг ихээр тодорхойлж өгдөг. Мэдээж хамгийн зөв сонголт бол та secure төрлийн үнийг хайх. Гэтэ үүнд сайн болон муу мэдээ аль аль нь бий. Secure төрлийн хүмүүс уг нь бол хүн төрөлхтний тал орчин байдаг. Даанч харамсалтай secure хүмүүс нь аль эрт борлогдсон байдаг учраас ганц бие хүмүүсийн зах зээл дээр бол санаа зовонтгой аль эсвэл цухтаадаг хүмүүсээр дүүрсэн байгаа. Тийм болохоор л өнөө цагт асуудал үүнтэй учрах нь хэцүү болсон байгаа юм. Одоо хамгийн чухал зүйл бол өөрийгөө таньж мэдээд бас нөгөөнөө ч таньж мэдэх. Эцэст бид нар бүгдээрээ л шарахтай төвөгтэйгөөс хойш
Эдгээр төрлийн хүмүүсийн харилцаан дээр гаргадаг алдаануудыг давтахгүй байж бие биенээ сайтар ойлгох нь хамгийн чухал юм. Хэрэг та өөрийгөө бусдад нээж, өөрийн мэдрэмжээ бусдад илэрхийлдэг хүн юм бол avoidant attached буюу цугтаадаг төрлийн хүн байж болцсошгүй. Секси харилцаан дээр ч тэр таны хувьд танихгүй хүнтэй нэг шөнийг өнгөрөөх нь хамаагүй амар бөгөөд үнсэлт болон тэрвэрлтээс зайлсхийх хандлагатай. Эдгээр төрлийн хүмүүсийн хөвчлэн ижил төрлийн хүнтэйгээ харилцаанд ордгоо бөгөөд таны партнер anxiously attached байх өндөр магадaltaй. Таны партнер тантай аль болох ойр байхыг хүсэгч тэр ойртол ойртох тусам та зайгаа бариад цугтаамар санагддаг байж магадгүй юм. Гэхдээ таны үнэн сэтгэлдээ хүсэж байгаа зүйл бол үүндээ урт хугацааны доктортой аз жаргалтай харилцаа. Магадгүй өнгөрсөнд шархлаад хин нэгэн зүрхээ нээхэд хэцүү болсон байх. Хэрэв тийм бол өөрийгөө хамгаалахын тулд өөрийгөө зовоож байгаагаа та өөрөө анзаарах нь чухал. Та зүгээр л шархтай болохоос муу хүн гэсэн үг бол биш. Найз охин эсвэл найз залуу ихнэр нөхөр чинь ямар ч шалтгаангүй танд аашлаад байгаа мэт боловч үнэн эрэхтэй тэдэж гисэн таны адил өөрийн хүсэж байгаа зүйлээ зүгээр илэрхийлж чадахгүй байж болно шүү дээ. Хэрэг таны сэтгэл санаа ихэвчлэн бусдаас гүнзгий хамааралтай байдаг бөгөөд хардалт, өөртөө итгэлгүй байдал, сэтгэл зүйн докторгүй байдлыг үе мэдэрдэг бол та anxiously attached буюу санаа зовдгоо хүн байж болцсошгүй. Энэ хүн надад дургу болсон юм болов уу? Надаас холдоод явчих үү дээ. Би хангалтгүй байгаа юм байх та. Зэрэг сэтгэлийн дуулаанууд нь үг үйлдэлээр илэрч харилцааг улам докторгүй болох хандлагатай байдаг. Иймээс залуу минь бити хит их гүнзгийрүүлж бод. Таны партнер дуу муутай чимээгүй юм бол үүнээс илүү ч дутуучгүй зүгээр л чимээгүй гэсэн үг. Хайргүй эсвэл дургу биш. Зүгээр л чимээгүй хүн байж болно шүү дээ. Та хоёрын оронд зай байгаа юм шиг санагдаж байвал тэр зайшгүй муу гэсэн үг бол биш. Нөгөө хүн чинь хоёр биенийхээ урт хугацааны харилцааг бодоод балансаа тааруулж байгаа хэрэг. Та хит их хүмүүстэй байгаа юм шиг өөрийгөө бас тэгж бодож магадгүй. Гэтэ хосын аливаа харилцаанд буруу хүсэж шунал гэж бол байдаггүй. Зүгээр л үүнийг зөвөр илэрхийлж чаддгууд нь асуудал байгаа юм. Иймээс аль харилцаан дээр тэр зөвхөн нөгөө хүнээ буруутгах нь утгагүй хэрэг. Аливаа харилцааг дуусгахаас өмнө эхлээд та өөр дээрээ нэг түн шинжилгээгээд үзэх нь чухал. Тэр харилцаа бүтэхгүй байж болох ч ядаж дараачийн харилцаан дээр асуудлаа давтахгүй байх нь өөртөө ч тэр ирээдүйн партнертай ч тэр аль алинд нь тустай. Хүн болгон л болол эрүүл харилцаатай secure төрлийн хүн болохыг хүсдэг ч нэгэн суусан төрлийн эсвэл хүмүүжлийн зан төлөвчлийг өөрчлөн гэдэг маш хэцүү. Боломжтой ч гэсэн асар их хэмжээний хичээл зүтгэл болон цаг хугацаа шаардлагатай гэж зохиогч онцолж бичжээ. Гэтэ заавал өөрчлөлт шаардлагатай гэсэн үг ч бас биш бөгөөд хамгийн гол нь өөрийгөө таньж мэдээд өөрийгөө зөвөр удирдах сурах нь чухал ажээ. Хамгийн сүүлд нь болзооны дараа өөрөөсөө асуух 8 асуулт болон урт хугацааны харилцаанд чухалчлах 6 мөн чанарын талаар яриад энэ удаагийн дугаараа дуусгая. Эхлээд болзооны дараа өөрөөсөө асуух 8 асуултын талаар. За эхний болзоо гэдэг бол мэдээж хэрэг маш чухал. Харамсалтай нь их хүмүүс эхний болзоон дээр бие биенийхээ дотоод биш гадаад мөн чанаруудыг л таниад өнгөрдөг. Ямар ажил хийдэг, ямар боловсралтай, ямар гадах төрхтэй гэх мэтлээ. Мэдээж эдгээр фактууд чухал ч гэсэн хамгийн гол нь тэр хүн хаанхын хэн байхаас илүү та өөрөө тэр хүнтэй байснаар танд ямар санагдаж, ямар мэдрэмж төрүүлж байгаа вэ гэдэг нь урт хугацаанд чухал. Хичнээн мөнгөтэй царайлаг, эсвэл хөөрхөн гоё аштай байсан ч тэгээд таарахгүй бол таарахгүй шүү дээ. Иймээс та болзооны дараа дараах 8 асуултыг өөрөөсөө асуугаад үзээрэй. Эдгээр асуултууд бол өөрийнхөө болон та хоёрын талаар юм. Нэгдүгээрт миний ямар талыг тэр хүн гаргаж ирэв? Өөрийнхөө байж чадсан уу? Эсвэл өөр хүн шиг байсан уу гэдгийг мэдэх нь чухал. Бид ганцаараа байгаас илүү хин нэгэнтэй хамт байхдаа өөрийгөө тэр хүнээр дамжуулаад олж мэддэг. Иймээс магадгүй та болзооны дараа өөрийнхөө шин талыг олж мэдсэн бол сайн хэрэг байж болцсошгүй. Хоёрдугаарт болзооны үеэр миний би юу мэдэрсэн бэ? Тухгүй байсан уу эсвэл тухтай байсан уу? Хүний сэтгэл зүй биеэрээ дамжиж илэрдэг. Өөрийн биеэ аж ахуйн өөрийн сэтгэл зүйг олж мэдхэд тус олдог. Мэдээж хэрэг хин нэгэн шинэ хүнтэй танилцах үед хүн болгон ихшвэ багч сандрал мэдэрдэг. Гэтэ тухайн сандрал арилахгүй удаан хугацаа өнгөрсөний дараа ч үргэлж байвал ямар нэгэн зүйлийн тохио аж мэднэ. Иймээс харц тулгараад тухтай байсан уу? Түүний яриаг сонсч байхад би нурагшаа наалсан уу эсвэл хойшоо наалсан уу? Гараа ам хамар ирүүнд ойр ойрхон хүргэж байсан уу? Эсвэл зангидж байсан уу гэдгээ нэг анзаараад үзээрэй. 3 дугаарт болзооноос өмнөх өөртөө харьцуулахад би ядарч уу эсвэл эрч хүчтэй болж уу? Ажлын талбарт ашиглагддаг relational energy гэх ойлголт байдаг. Энэ нь яг адилхан ажил байсан ч ямар багт хуваарлагдахаас шалтгаалаад хүн эрч хүчтэй эсвэл эрч хүчгүй бөгөөд ямар ч урамгүй байдаг байна. Үүнтэй яг ижлэр партнераа сонгохдоо тухайн хүнтэй хамт байсны дараа та өмнөхөөс илүү цоглог болж уу эсвэл бүр ядраад нойр хүрээд явсан уу гэдгээ ажиглах хэрэгтэй. Сулцсан байвал тухайн болзоо танд тухгүй, уудартай байсныг илэрхийлж байгаа юм. 4-дүгээрт түүний талаар өшөө их мэдхийг хүсэж байна уу? Сонирхол өрнө гэдэг бол хин нэгийг таньж мэдэх чин хүслийг хэлнэ.
Хэрвээ дараа уулзаад ч өөр юу ч асуумаар санагдаж байвал тийм л гэсэн үг. 5 дугаарт тэр намайг инээлгсэн үү? Огт хөвгөлтэй биш хэмгэж байхгүй. Тэр хүн зүгээр л таны өмнө л хөвгөлтэй биш байгаа юм. Урт хугацааны харилцаан дээр бие биенээ инээлэх гэдэг бол маш чухал. Иймээс та хоёрын sense of humor буюу юунд инээж, юунд инээдэггүй вэ гэдэг тэр сууг тохирч буй хэсгээ шалгаад үзээрэй. 6 дугаарт миний яриаг сайн сонссон юм шиг санагдаж байна уу? Эрүүл харилцаараа өрнүүлэх чадвартай байна гэдэг хамгаас чухал. Тоон хүн танд яриаг шин сонсож ойлгож буй мэдрэгдсэн бол таныг сонирхож байгаас гадна танд хүндэтэлтэй байгаагийн шинж. Хэрвээ тухайн болзон дээр танаас юу ч асуугаагүй бол улаан дуг байх магадaltaй. Эсвэргээрээ та өөрөөсөө ч бас тэр хүнээс асуулт асуусан хэсгээ санаад үзээрэй. Зүгээр л өөрөө ярмаар байсан болцоо юм уу? Таньж мэдмээр байсан болцоо юм уу? 7 дугаарт түүнтэй байхад та өмнөхөөсөө илүү дур булаан байж чадсан уу? Тэр хүн дур булаан байх ба та өөрөө түүний өмнө өөрийгөө дур булаан гэж мэдрэх гэдэг бол шалгуундаа. Хүн болгонд өөрийнхөө дургу хэсэг буюу комплексууд байдаг. Энэ өөртөө эргэлзэх сэтгэл сайхан харилцааг үүсгэхэд бэрхшээл болдог шүү. 8 дугаарт сэтгэлийг ч эзэмдүү эсвэл уйтгарлуулав. Аль эсвэл гол орно. Яхаа аргагүй зарим хүмүүстэй бол огтхонч таарч тохирдоггүй. Иймээс үнэхээр уйтгартай санагдсан бол дахиж уулзахгүй байхыг зөвлөх нь байна. Гэхдээ ихэнх тохиолдолд эхний болзооноос илүү хоёр дахь болзоонд маш олон мэдээлэл болон мэдрэмжийг хүнд өгдөг. Иймээс бүр үнэхээр уйтгартай биш л байсан юм бол дахин нэг удаа боломж олоход хэлцдэггүй. Эцэст нь бид бүхний хамгийн их мэдхийг хүсдэг асуулт. Ямар үнийг сонгох вэ? Урт хугацаанд юурийн хэлж буугаар маш олон хүмүүс prom date буюу шинэ жилийн үдшилт дээр хүнээ сонгоод бүтлгөөтдөг. Түрүүнд урдсан шиг одоо байгаа шууд харагддаг. Цаасан дээр буулгаж болох мөн чанар дээр л анхаарлаа хандуулчихдаг. Зүс царай, өндөр нам, ажил карьер, дундын хобби гэдэг ч юм уу. Жишээ нь миний хувьд дасал өглөө хийдэг эмэгтэй хүн татагддаг. Царайгаас амар хардаг. Эмэгтэйчүүд дээр бол эрэгтэй хүнээс мөнгө хардаг. Хэрүүл айлан бол шидэггүй шүү. Эрэгтэй хүн царай харж эмэгтэй хүн мөнгө хардаг нь байгалийн үзэгдэл. Гэхдээ эдгээрээс ч илүү чухал зүйл бол үнэнч байдал, халамж хайр, сэтгэл. Магадгүй ихний болзооны дараа үнсмэр санагдлаа хүчтэй татагдаж болох ч тэглээгээ тэр хүн ихнэр эсвэл нөхөр болох ёстой хүн гэсэн үг бол биш. Монголд манай үеийн залуусыг харахад маш олон залуус харилцаагаа сексээс эхлүүлдэг. Тэгэд эцэст нь ямар ч гэмгүй хүүхдийг өнчрүүлээд дуусдаг. Секс нийлэх мэдээж чухалч тэглээгээ тэр хүн сайн аав ээж болно гэсэн үг бол биш. Таны аав ээж нь хөшрөхөд өөрийн аав ээжигээ халамж хайр тавина гэсэн үг бол биш. Зээл авахд хамтаа гарын үсгээ сураад хамт энэ амьдралаа босно гэсэн үг ч бас биш. Гэр бүлийн санхүүг мөрөдөө тоглоомноос илүүд үзэж гэр бүлийнхээ төлөө архины хамаарлаас гарчихна гэсэн үг бол ерөөсөө биш. Харилцаа халуухан бөгөөд дур булаан байж болох ч халуухан байснаар амьдралын хэцүү зүтэр бүхнийг давж туулна гэсэн үг бол биш шүү дээ. Иймээс 26 нас өнгөрсөн л юм бол хамгийн суурьд нь тавигдах асуулт бол энэ үнэтэй цуг амьдрал бүтээж чадах уу? Бас нэгэн ном дээр байдаг жишээнээс дуртахад та хинтэж суусан зовно. Марк Мансон хэлэхдээ бид нар зүгээр л хамт зовх хүнээ сонгож байгаа хэрэг. Тэгэхээр урт хугацааны харилцааг үүсгэхийг зорж буй хүнээс шаарддаг 6 мөн чанарыг нэг нэгээр нь дуртаад явъя. 1-р сэтгэл зүйн доктортой байдал. Өөрийн сэтгэл зүгээ удирдах чаддаг хүн гэсэн үг. Жижиг сайжиг үйл ялах зүйлсэд бухимдаж гомддог хүмүүс танд болохгүй. Бид эргэн тойрноос өрүүлж нөлөө авдаг. Ялангуяа дэрэгдэг хүнээсээ. Өдөрт хийдэд удаа ааш цаан солигддог хүний хажууд таны ааш цаанчаас эвдрээд эхэлнэ. 2-р үнэнч байдал. Үргэлж дэрэгчин байж чадах хүн мөн үү? Ямар ч хүнд бэрхшээлтэй нөхцөл байдалд арыг чинь дааж чадах хүн мөн үү? Зөвхөн сайн сайхан тал чинь татгцсан хүн биш байгаа гэдгийг сайтар тунгааж бодох хэрэгтэй. Үнэнч байна гэдэг нь зөвхөн араар тавихыг хэлдэггүй. Хин нэгний өмнө үнэн байхыг бас хэлдэг шүү. 3-р өсөж хөгжих сэтгэлгээ. Growth mindset буюу өсөж хөгжих сэтгэлээ болон fixed mindset буюу нэг юмдаа байх сэтгэлээ гэдэг бол шал өөр. Нэг нь өөрийгөө сайжруулж, асуудлыг шийдэж, үргэлж өөрийгөө дээшлүүлэхийг зорддог бол нөгөөх нь байгаагаа хадгалахыг зорддог. Амьдрал дандаа нэг юмдаа байна гэж байхгүй. Нөхцөл байдал үргэлж солигдож, өөрчлөгддөг. Тухайн бүрд гаргалгаа гаргаж, ард нь гарахыг зорддог асуулт шийдэгч нэгнийг сонгоорой. 4-р өөрийн чинь сан характерт сайнаар нөлөөлж буй хэсэг. Зохиогч үзэж буйгаар хамгийн чухал мөн чанар. Хүн өөрчлөгддөг. Гэтэ ганцаараа биш. Хажуудах хүнээсээ. Би үнийг өөр дээрэж маш хүчтэй анзаарч байсан. Харилцаанаас гарсны дараа би өөрийгөө өмнө нь огт бодож үзэж байгааг үзүүлээр хүнийг ялгардаг болсон байсан. Иймээс зөв бөгөөд эерэг хүнийг дэрэгдээ байлгаарай. 5-р зөв эрэлтдэг байх.
Хэрүүл маргааны үед хүний жинхэнэ зан чанар танигддаг. Хэрэлдэж байхдаа айхтар үг хэлжээд дуусны дараа хайртай дуртай уушлаарай гэд байх нь хамгийн утгагүй хэрэг. Хэрүүлийн үед тухайн хүний гаргаж байгаа зан чанар нь зөвхөн өөрийнхөө төлөө юу эсвэл хоёр биенийхээ төлөө юу гэдгийг ялгаж залгаж сураарай. 6 дугаарт хүнд хэцүү шийдвэр гаргах уур чадвар. Амьдрал бол хэцүү сонголтуудын дараалал. Санхүүгийн бэрхшээлүүд, карьерийн асуудлууд, ар гэр болон гэр бүлийн асуудлууд, эрүүл мэндийн асуудлууд. Энэ бүх хэцүү сонголтууд дээр зүг ярилцаж, хамтдаа шийдвэрээ гаргаж, хариуцлага үүрдэг нэг сонгох хэрэгтэй. Зарим хүмүүс бол цухтаадаг. Эсвэл бусдад буруугаа тогтдог. Тэм үнээс хол авах хэрэгтэй. Гэр бүлийн амьдрал бол хамтын шийдвэр гаргалт өгөөд хамтын хариуцлага юм. За ингээд энэ удаагийн дугаараа өндөрлөж байна. Хань ижлээ сонгоно гэдэг бол энэ амьдралаа гаргах хамгийн чухал шийдвэрүүдийн нэг. Эсвэл нэгт бичдэг хамгийн чухал шийдвэр. Мэдрэмжээ дагах гэдэг бол мэдээж чухалч гэсэн боддоор 10 гэр бүл тутмын 3 салсан байна. Тэр дундаа хүүхдүүд буюу сэтгэл өөрлөрөө суусан 20-24 насныхан хамгийн их байна. Өөрт толгоолсон сингл эцэг эхчүүд 70,000 орчим байна. Ийм байхад хайр байвал бүх юм болно гэдэг бол үүний эрэхтэй худлаа. Болдог бол тэгж хэлмээр байгаа чсэн бодит байдал бол өөр байгаа даа. Иймээс амьдралдаа ухаантай байцгаая. Хувийнхаа зүгээс хэлэхэд хүнд үгүй гэж хэл сурцгаая. Үгүй гэж хэлж амжилтгүй эсвэл эргэлзээр байгаад л хүүхэд өмчрүүлж байна шүү дээ. Ийм арчаагүй байхаа болцгоё. Өөрийн амьдрал болон бусдын амьдралд хариуцлагатай байцгаая. Ингээд энэ удаагийн дугаараа өндөрлөж байна. Дараагийн дугаараар уулзцгаая. Баярлалаа. Баяртай.